Миний танил Бата хөдөөнөөс орж ирээд 14 жил гэр хороолд амьдарч байгаа. Гэхдээ түүний ганц хүсэл нь эхнэр хүүхдээ орчин үеийн халуун дулаан устай нүүрс төлж усанд явдаггүй байранд амьдруулахыг хүсдэг. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд сүүлийн 4 жилийн хугацаанд 30 сая төгрөгийг хуримтлуулж чадсан. Мөнгөө бариад барилгын компаниудаар орж үнийн судалгаа хийж явтал багын 10 жилийн найз болдоотой тааралдаж уушийн газар орцгов. Учир байдлаа ярилцаж цуглуулсан мөнгөө урьдчилгаанд хүрэхгүй байгаа тухай хэлэхэд найз нь багын найзтай туслалгүй яах вэ? Нийслэлийн орон сууцны корпорацийн түрээслээд өмчлөх байранд найз нь оруулаад өгье. Надад таньдаг хүн бэ. Наад 30 саяхаа урьдчилгаа болгоод 15 саяыг надад өгч. Найз нь 2 сарын дараа ашиглалтанд орох байранд ямар ч очир дугааргүй оруулаад өгнө найзаа. Санаа зовлтгүй гэв. Мэдээж цуглуулсан мөнгө нь хаанаач хүрэхгүй арга идэж явсан хүнд хар багын найз нь ийм санал тавихад дуун дээр нь 15 сая төгрөгөө өгөөд нүүр дүүрэн мишэл тодруулсаар гэртээ харьсан байдаг. Гэвч энэ явдлаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн ч найзчгүй, байрчгүй, мөнгөчгүй хөөрхий залуу цагдаагийн байгууллагад хандсан ч маш их цаг хугацаа хөрөнгө мөнгөөр хохирсон хэрэг болсон байлаа. Анхаар та нийслэлийн орон сууцны корпорацийн орон сууцны хөтөлбөрт сонгон шалгаруулалт буй орон сууцнд хамрагдах боломжгүй юм. Заавал тодруулж лавл. Орон сууцны хөтөлбөрийн талаар нийслэлийн орон сууцны корпорацийн төв офис дээр биеэр ирж эсвэл 70-60-53 дугаард холбогдож эсвэл нийслэлийн орон сууцны корпорацийн www.nosc.ub.gov.cg имэйл сайтаар нэвтрэн хэрэгжүүлж буй төслийн талаар мэдээлэл авах, хүсэлт илгээж өөрийн цахим шуудангаар үнэн бодит мэдээлэл авах боломжтой. Нийслэлийн орон сууцны корпорацийн төсөлд урьдчилгаа төлбөргүй орон сууцнд хамруулдаг. Түрээслээд өмчлөх орон сууцны эрхийг давуу эрхээр олж авах боломжгүй. Нийслэлийн орон сууцны корпорацийн утасны дугаард баталгаажуулах код илгээдгүй. Нийслэлийн орон сууцны корпорац ашиглалтанд ороогүй барилга дээр сонгон шалгаруулалт зарлаж бүртгэл явуулдаггүй. Шалга, дахин шалга. Залилагчид бүү боломж олго. Нийслэлийн орон сууцны корпорац хамтрагч байгууллагууд Сүгатар дүүргийн цагдаагийн газар, Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн газар, Хан уул дүүргийн цагдаагийн газар